сайн үйл хий. Сайн үйл хийх юм бол чамд буцаад сайн зүйл. За тэгэхээр чи юуны тухай бичих гээд байна вэ гэдгийг ойлгочлоо тийм үү? За тэгвэл хинт зориулж бичих гэж байгаа. Хинт зориулж бичих юм. Чи өөрийнхөө бодол эрх зүйлийг бичих юм уу? Найз нөхдөд зориулж бичих юм уу? Болсон явдлын тухай бичих юм уу? Энэ талаараа чи сайн эрх зүйлж бодно. Хинт зориулж бичих гэж байгаа. За тэгээд яах гэж бичих гэж байгаа. Яах гэж? Өөрөөр хэлбэл энэ бичих гэж байгаа юмд чинь тодорхой зорилго байх хэрэгтэй. Зорилго байх хэрэгтэй. Чи бусдад анхааруулах гэж байгаа юм уу? Тийм ээ? Эсвэл бол сануул болгох гэж байгаа юм уу? Хин нэгнийг шүүмжлэх гэж байгаа юм уу? Хин нэгнийг магтах гэж байгаа юм уу? За эндээсээ бид нар юугаа гаргаж авах юм гэхлээр чи энд хин зориулж гэж байгаа юм гэдгээсээ юугаа гаргаж авах юм гэхлээр чиний хэв маяг чанах хэрэгтэй. Чи эргцүүлэмж бичих юм уу? Тайлбарламж бичих юм уу? Одоо тийм ээ хүүрэмж бичих гэж байгаа юм уу? Гэт эндээсээ чи хэв маягаа гаргаад байна. За эндээсээ найруулгын төрлөө гаргаад байна. Найруулгын төрлөө гаргаад байна.